Баярлалаа, баярлалаа. Би танаас бүгдээрээ чинь хайртай. Хүй, чи яагаад бүжиглэхгүй юм бэ? Бүжиглээ л да. Би чамд хайртай штэ. Төрсөн өдөрсөн баяр хүргэе. Баярлалаа. За удаашу. Чимээгүй байгаарай. Хой баяра. 10 бэгийн 9 сарын 1-нд тийш доор нь бичих юм байгаа шүү дээ. За отоо. Авлаа. За хөлтөд ширээ сандлаа зарцгааш. За хөлтөд нөгөө үйлдвэрт очиж ажиллах тухайгаа сайн тунгааж ярилцаарай. Эцэг их тэгээ зөвл. Та нар өөрсдөө сайн бодох хэрэгтэй. Улс орноо хөгжүүлэхэд сайн ажиллах хэрэгтэй л дээ. Ямар ч гавьяа төлсийг бид дэм-дэмдээ бүтээж болно. Гол нь та нар минь хүний төлөө явдаг, зүтгэдэг сайн хүмүүс болох хэрэгтэй шүү. Ийм хүмүүсийг зөвхөн багш нар мөрөөддөг юм биш. Эний чинь улс их орн, ард түмэн нэгэн адил мөрөөдөж шаарддаг. За, хурдан хийцгээе. Хүүхдүүд цөмөрөө ерөөсөө гутлын үйлдвэрт очиж ажиллацгаая. Бид 8 дугаар ангиас эхлээд энэ үйлдвэрт багсаа ажиллаж байсан болохоор их биш дадлагтай болсон шүү дээ. Манай зарим хүмүүс дотроо дургүй үчиж магадгүй. Саналаараа л болцгоо нь үз. Үе, эдгээс таваад гарч болж байна л да. Харин үүрэг аваад ажиллаж байтал хүүгүүдийг цэрэг татчих шин. Тэгэхээр бид чинь бас та нар яах болж байна? Амлалтынхаа үр дүн үзээгүй ээж орхиод явчихна гэдэг чинь чи. Яадаг юм. Юу гэж явж идэв юм бэ? Бүгдээрээ нэг хэмжээ үйлдвэрт очиж ажиллая. Тэр чинь цэвэрхэн сайхан газар шүү. Тэгээ Чимээгүй. Аав ээж хоёр дургуучаад хачин юм болсон. Манай гэр дайн болох шахсан шүү дээ. Хэрэг та нар бидний сандыг дэмжихгүй юм бол би ч гэсэн сонирхлын дагуу бүжигчин боллоо. Бүжигчин чинь бүр ийм жаахнаасаа эхэлдэг юм. Чи өөрөө хөгтөөд хөлчин байхтана. Та нар битгий шуугадад цаада амьдралын чухал асуудал ярьж байхад миний хувьд бол жинхэнэ хайр сэтгэлээ өгсөн үнтэйгээ сайхан амьдраад л хаа чамаагүй ажил хийхэд юм бүтээж болно гэж боддог. бүрдээ чи юу нэ? Үрэл маань алин болчоо юу да. Ямар мундаг юм ярих нь вэ? Үрэл ч гэсэн алины нэг төрөл шүү. За бууж өглөө. Харин хит хоног хар тосонд бодуулахаараа ухаалаг өгнөөч нь 2 доод ирэхгүй бол тэр гутлын үйлдвэрлэлч очицгоо л доо. Бид одооноос сандаа нэгтгэхэд сургуулийн захиргаанд өхөн зөв үзтээ. Хүүхдүүд маань ч ёстой жинхэнэ ажилч шиг л байна шүү. Өнөөдөр энэ их ажлыг варна гэж өөр сансангүй. Эднийг нүүрэн дээр нь магтаж болохгүй. Яг өргөж өгж байсны хүчинд овоо ажлын дөртөө болцгааж байна.
Бидний үед ийм байсан биш. Бүх юмыг өөрсдөө л гүйцээдэг байлаа шүү. Эрхийг сурахаар бэрхийг сургагчаар хөдөлмөрийн хүмүүжил олгоно гэдэг энэ асуудал чинь их хэрэгтэй юм шүү. Тийм ээ. Ийм хүүхдүүд амьдралаар гараад алцахгүй. Залуу насаа гэж. Одоо би 20 настай болоосаа гэж бодох юм. Эдийн шиг ингээд их шижигнүүлээд явсан. Манай хүүхдүүд сургуулиа төгсөөд цөмөрөө эндээ үдэж ажилтна гэж байна. Нэрээ тийм гисэн. Саяхан адгчдын хуралдаар ярьж байна дээ. Өө тийм үү? Тийм. Хаш. Манай гэдэг та сайн бүтгэж байгаараа. Тэхгүй бол юмыг яаж юм. Би хичээлээ дарчаад хүрээ. Хүрээ. Өсгийгөө өргөцсөн бахан ямар залтай. Чи найдлан зүгэн дээр байсан байна. Одоо цэцгэн дээр байна. Одоо намайг Энэ яхаа ямар шүү болж юу? Ямар гоё одоо вэ? Аав надад хувцас хэлдэг юм. За тийг. За ми дүнэр нааши үрдэр. Бурма ми дэнчээс очих. Одоо 8 цагт өвлийн өвгөө маад ирнэ. Хин хоолоо сайдна. Тэрэнд өвгөө бил өгнө штэ. Яаж байгаа юм чи? За миний хөөрхөн дэгдэх хэнүүд хоолоо идчих. Ээж нь сайхан бууц хийгээд ирсэн. Хоолоо идэх шүү. За. Али миний хүү тавга. За. Хоолоо идэх. За миний хүү хоолоо идчих. чи бод идэх. Чи юу гэж байгаа юм бэ? Хоолоо идэх үү яах? Хүй хараач. Өвлийн өвгөө ирж явна. Сайхан сэтгэлтэй, сайн санаатай, урт цагалтай, ууттай бэлэгтэй. Алиогч би харъя. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Олон газрын тэртээс онцов та нарыг зорж өвгөн аав чин нэрлээ. Өнгө тэрлэн асаацгаа. За миний хүү. Томохны нэр хэн бэлээ? Хэд дугаар анги? Үрл энжил 10 дугаар ингээд төгснө. За маа миний хүү. Баярлалаа. Дундохны нэр Бурма гэдэг баха. Тийм ээ Бурма. Тийм ээ, та найдал нь бас урьдчны ярьсан үгээ өмнө үү? Мо за маа миний хүү. Та яагаад их чинэрийг мартчихсан байгаа юм бэ? Аав нь өвгөн аав нь насан дээр болжээ. Аав нь гинэ. За маа миний хүү. Чи миний хүү авалгүй яах юм бэ? Өвг аав нь бидэг өгч яхаа. За. Од ажлыг алдсан олон сайхан хүүхдтэй юм байна. Аав яаж чадварыг мэдхээс өмнө хинхэн өнөөдөр хэдэн бууз идснийг мэдмээр байна. Би дөрөв бооз идсэн. Тийм үү? А тэгвэл энэ дөрвөн бууцыг хэн үлдээдэг вэ? За. Адаа өнөөс. Би дүүнэрт нь баяртайгаа хэлчихлээ. Ээж нь тэднийг саатуулж байна. Аав нь бушуух хувцас олж ядах юм. За. Би удаа. Миний хүү наашир. Ээж нь унтаа өгье. Сургуулийн үгүй 9 цагаас гарах ёстой. Танаангийнхаа очно үстэй. Очнаа гэхдээ бид баярыгд нийлнэ гэсэн. Уулын сургууль дээр байвал зүгээрсэн дээ миний хүү. Тэгээд сургуулиа төгсөх гэж байж Тийм л дээ. айлд нийлж бужигдах димээ дээ. Би энэ хуцыг байгаль оршид авчиж төгчөдгөө. Тэгээд хой багш та баярлалаа гэж хэлээрэй. За.
байсан бэ? Яг энд байсан. Аав нь хоол бэлдэж байсан шүү дээ. Сая өвлийн өвгөө аав ирээд стах гой бэлэг өгсөн шүү дээ. Тийм үү? Үрлээ маань явчихсан уу? Тэглээ. Та нар өвлийн өвгөө аавын явсан зүгрээ харж байгаа юм уу? За, миний хөөрхөн дэгдэхэнүүд одоо явж унтцгаа. Өвгөө аав нь юу гэж хэллээ? Мартаагүй үстэй. Ээжийнхээ ог нь саас гаж байгаарай гэсэн. За, одоо явж унтцгаа. Ээж нь одоо хооч. Танаа үгээр гарч яваад чамайг яваагүй хар чинь хүлээж ирсэн. Би сургууль дээр очиж байгаль огшд хувсах гэсэн. Аав чинь бас л энэ модоо чимж өвгөн болсоор байгаа юм. Манай ах чи юм шүү. Би багада жинхэнэ өвлийн өвгөө аваа ирж ийн гэж итгээд л хойдынгийн шинжилийг тэсэн ядуу үлээд гисэн. Өвгөн болж ирчгээд л ямар алдаа дутагдaltaй байсныг тест дараалан хийж эсвэл магтаад л энэ модыг аав намайг анх гарахад суулгасан юм гинлээ. Яг уу чамд баяр үргээ сайн гарсанд чинь. Баярлалаа. Энд чинь чиний л хүч үү? Яалаа гэжтэй. Гол нь чи өөрөө л шигээ үсттэй. Би чамд тусныг жамлт авсан мөртлөө бараг өөрөө туслах шигчээж онцгарлаа. Үрлээ. Чи яач хав вэ? Яасан? Зүгээр л. Чи намар бүжгэн дээр хэлж ирсэн үгээ санаж байна уу? Ямар үг? Тийм үгийг мартаж болно гэж юу? Аа. Чи тэгээд намайг ив тоохгүй байгаа юм шиг санагдах юм. Хаяалны хамтарч хичээл давцдаг болохоос биш. Чи баярын дачин нэстэ биднийг хөрж ийсэн. Баяраа над ч юм хэлээгүй шүү дээ. Чи очих юм уу? За, хийж амжаагүй нэстэ хамтарч идэхөө. Сайн байна. Сайхан баярлж байна. Сайхан баярлж байна. Та сайхан баярлж байна. Аав чинь би. Аав ирээгүй дээ. За байц. Гэ миний то хоёр шиг санал байхгүй үү? Би. Оос. Наа. Их баярлалаа минь. Зүгээр. Та яар чинь яагаад ингэж хоцроо вэ? Үлээж 9 цагт гэж би хэлээ үсттэй. Баяраа. Энд чи одоо хэний машин бэ? Аав миний төлшөөдрөө бэлэг болгож гişin. Алуу. За, очимчин цаашдаа хүлээж аваарай. Ямар байна? Аав төдөөний нэг хүн бэлгэлсэн гинлээ. Гоё юм байна. Гиний эзэн бол Мэдгүй. Харин би чамайг үрлэгийн баримл ихнэ гэж айдаа шүү.
Алив. Надтай адилхан байна уу? шинэ жилийн мэнд хүргэе. Осгойд. Амарын нэг ямар үнэтэй гэж бодож байна да. Хэдэн жилийн дараа машин ч болж юм аа. Сохобэтэ. Түмхэн авч ив. Бошоо. Янзин. Сайн байна уу самбууга? Гүй та чинь энд байдаг юм уу? За. Ингээд л аруу. За. Баярагийн маань сурлага ямар шохон байна да? Баяраа хуучин янзаараа сайн байгаа. Саяхан хагас жилээр 2 сайн тараас. Харин тийм гэсэн. Хуучнаар болж онцол гэсэн үг юм биз дээ. Энэ хүүхдүүд том болохоор багасаач 7 дор юм аа.
Өгдөө цөөнтэй. Энэ тэрэ юм аш ярихгүй юм. Би цаатгыг чинь хэдээд байгаа юм. За чим нь сургуулаад онц төгсөх хэрэгтэй шүү гэж ямар дутагдах юм байх вэ штэ. Эхнэр битэр гэрийн ажил ёор хийлэгдэг юм. Тэгсэн мөртлөө манай эн чинь усуугач сайн мэн аваад байгаа бололтой юм. Одоо ч яг л чармаадаг хариуцлагатай биш үү? Сайн хэлж явах нь зөв. Танигтаад. Зүгээр. Мартснаас танаа ангийнхан чинь гутлын өдөр очиж ажиллана гэж саналаа өгцгөөсөн гэлөө. Уг нь ажилчин болно гэдэг чи сайхан л хэрэг. Гэхдээ өөрсдийн саналаар юм байгаа биз дээ. Тийм ээ. Ангаараа тэгж тахирцгаас юм. Баяраач бас санал өгсөн шүү дээ. Өөртөө чи яриаг юм. Харин тийм гэсэн. Ядах юм болохоор юмны цаадах наадахыг мэдэхгүй л тэгж байгаа юм. Эннээс нь болоод бит хоёр төр таргээд авсал да. Ер нь тэгээд цагаан болоод ирэхлээр болох л байх гэж бодох юм да. Уг нь баяраа шиг сурлага сайтай хүүхдийг би дээд сургуульд орж цаашаа ахвал нэг талаар улсад маань. Нөгөө талаар өөрт нь хэрэгтэй болов гэсэндээ л энэ нөхрийн тухай өөрөө тгий санал өгсөн юм л да. Бид уг нь эцэг эхтэйгээ зөвлөрөөд гэсэн юм. Миний бодлоор бол Эрхлэгчээ нөгөө загсан юм чинь. харин тийм ээ. Нэг л их аавын цээж хэнтэй зөвлөж ярьсан юм байхгүй. Дураараа нь тэр байхгүй. Харин энэ тухай сургуулийн захиргаатай уулзаж ярилцсан гэж бодож байгаа. Таны буруу гэж юу байх вэ? Би зүгээр анги даасан багшийн хувьд танд хэлье гэж бодсон юм. Таны бодлыг би ойлгож байна, Самбуу. Манай ангийн энэ саналыг бүгд дэмжиж сайшаагаад сонин хэвлэлдэж нийтлээд байна. Гэхдээ та өөрөө мэдэх хэрэг л дээ. Ер нь та өөрөө захиралд очиж уулзсан дээр баг. Харин надтай уулзсан байсан гэсний хэрэггүй дээ. Тэгэхгүй бол манай сургуулийнхан миний тухай ямар ч ойлголттой болчих юм бэлээ. Тийм биз? Яста. Энэ талаар та санаа зовлтгүй багш. Харин та дэлгүүрээр орж юм үзэхгүй мө? Ховор живэр юм байж чи юу магадгүй? Үрлээ чи олмол өөр болоод байна. Яаж юм? Үгүй зүгээр нэг л өөр. Дэлгэр чи бит хоёрыг харч юуяа? Дэлгэр харахаар яад юм бэ? Уурдул яа. Дэлгэр чам дурдчихсан юм чинь. За болоо. Бид хоёр зүгээр л найзууд юм чинь. Энэ хаалганы цаана нэг баатар норсож байгаа. Хэрвээ би энэний оронд хэвтэж байвал чи яах вэ? Ямар үлгэр штэ. Үлгэрч гисэн үнэн байж болно штэ. Жинхэнэ гүнж бол үншэл босгодог үсттэй. За болох уу да. За ингээд миний хийх юм гүйцлээ. Би явлаа. Хүүхдүүдээ баяртай. Баяртай. Манай аав ээжтэй анх танилцахдаа ахшаанд нэрээ тэлдэг юм шиг юу ч ярилгүй хар зогсноо. Хамаг төлөгийн хит оног чинь бэ бүү мэд ганцаараа хөрөөд чагалчаад яваад гисэн юм. За та нар ширээ сандлаад цачгаараа. За тэгтний өгшөөж хөөрхий зайдвал энэ хүү чинь хэлгүй юм уу та гэж дэрэгдэн ээжээс асуутна. Аав гинэт ихчээ захин би юу? Маргааш би хангаа явлаа хичээлдээ. Тэгсэн чинь өгшөөж уулга гадаад хашгирсан юм гинлээ. Хүүхдүүдээ бүгдээрээ сургуульдаа ямар нэг дурсгалтай юм үлдээх юмсан. Би Нодлон 100 Баян Хонгор аймагт явж байхдаа Дуудхад гэдэг газараас сонин чулуу авчирсан.
Түүгээрээ хөгжим хийж сургуультай үлдээнэ. Ямар чулуу вэ? Хүндий юм уу? Харахад ердийн нэг чулуу юм шиг мөртлөө тогшгоор сониндуу гардгийг. Хүүхдүүд лав их сонирхон да. Билээхээ хөгжим багт хар чулуугаар яваа хийх юм бэ. Тэгснээс цөмөөрөө мөнгө нийлүүлээд ямар нэг үнэтэй билег авчих үл дээр үсттэй. Аав намайг гарахад 1000 төгрөг миний нэр дээр хадгалуулсан юм гинлээ. Тэрнээсээ ч өгсөн болно шүү. Аав чинь зөвшөөрөхгүй л яах юм. Миний юм бол би өөрөө мэдэх хэрэгтэй байгаа үсттэй. Өөрөө хөдөлмөрлөж олсон мөнгө болч өөрлөлтөө. Заач, хокей гарах болчих. За, бид нэр явлаа. Баяртай. Баяртай. Аливын ширээс садах юм. Наадхар чи яхалаараа өвдөж хүндүрлдэг юм бэ? Зүгээр ингээ гайг болчдөг. Чи яач хөхтэй жилээ? Доороо дугуйтай санал хийж ирээд багшийг загнуулж ирснээ санаж байна уу? Чи дандаа л нэг дэмий сэтж яах юм. Чулуугаар хөгжим хүн гэж яаж бодоо вэ? Тэгснээс хичээлээ сайн давтах хэрэгтэй. Баяраа бит хоёр 8 дугаар ангид байхдаа нэг охин сайн болчиход. Тэгээ том болоод хин тэр охиноо авах вэ гэж маргалцдаг байлаа. Хэн байсан бэ тэр охин чинь? Хэрвээ нууцшил. Хин илүү хайртайгаа үзнэ гэж хоёр бихний шил хооронд мөргөлдүүлж хаглах юм боллоо. Баяраа хагалсан уу? Баярагийн хагараагүй. Харин миний хагарч гарч хил орчход одоо болтол хүндүрлдэг юм. Тэгээд надад авахуулахгүй яасан юм бэ? Улам цаашлаад байдин гэсэн. Одоо хурдан имлэгт чал ахуулчих. Дурсаж явах гээд ахуулаагүй. Тэнийг гэдэг нь юуны чинь дурсгал байдаг юм бэ? Хөш, та хоёр хин цай мэсэ. Хин цай мэсэ. Хэлчихдээ. Наймын бигийн ангийн дарагт. Надад уу? Надад тэр тухайга ярьдаг л хэлсэн шүү дээ. Баяранд үнэхээр сайн байсан гэж үү? Тийм үү? Ха? Та хэдэд ирсэн юм бэ? Миний охин сайн сурч байв уу? Наа сахалж аваад дээ шүү дээ. Маа сармаа дээлт. Баярлалаа. Аав та нарт юу авчирсан гэж санана? Юу? Тэрнийг хараа. Бороо. Хаврын анхны бороо. Хаврын анхны бороо. Та яас удаа явд юм бэ? Миний охин аавгаа санджгаа юу да? Санахгүй яа тийм. Минийхөө болгоомжтой яваараа юм өргөчихөө. Хай баяра. Наад чинь тоглоом биш шүү. Тэгээ яах гэж авчих юм бэ?
Юу гинэ? Юугаар амандаа уутаад байгаа юм бэ? Наадхи чинь юугаар авсан юм биш үү? Хөөчи! Энэ мөн Өчигд төрөглөөч. Дими юм авч өгч байж хүүхэд алах гэж байна. Миний хүү яаж байна? Завсараа миний хүү гарам зүгээр. нэр юм ийм зураараа зоожиг байх гэж. Сталик хайр юмтэй. Та нар ямар хачин амьдралтай ус вэ? Ийм сайхан байр байсан яаж амьдарч байна? Ерөөсөө та нар хачин бэртгэгчин замтай ус. Ухамсартай ус байж дандаа ингэж байдаг. Хоёр. Эсвэл шөнжингөө хөгжим дуургана. Эсвэл хоорондоо зодтолно. Одоо бүр байдлаа моц ихэлтэй байшин дотор хааны ямар хамаатай юм бэ? Чи очоод хэл л дээ. Хэлэн хамаа хэлчих чинь яа гин? Одоо очиж. Очоод хэлсэн чи яа гүй? Чамд ямар хамаа вэ? Хэлэн. Хэл чи. Хэлэн. Аяахан буугаарай. Чи хичээлдээ явахгүй хэд хонооч? Цагаан моторч байх хэрэг байна. Имлэг твцэн бол манай хүмүүс ээлжиж иргээд гоё явах байсан да. За та ханахаа санаа гаргачаарай. За баярлалаа. Баяртай. Хөөе нөгөө номоо. За. Яа. Яасан? Хөлөө өмдчихөө. Манай үдийг онгоолгоод орчээ. 16 номер шүү. Чи яаж өнө нөхөр минь аа? Тэгвэл наад чи надтай хамт яваа зүгээр дээ. Уус яраа мэд. Би ч гайхлаа шүү. Манайхан хулгайч оруулж очих гэж наа тонхой чинь тавьшин. Өөртөө орохдоо товчийн цаашин дарчдсан байхгүй юу? Хувцас тайлцгаагач. За сонингоо бошоохон гаргачих. Одоо гаргана. Өө найзтай нэг тамхи одрохгүй юу? Найз нь ингээд гэрийн дэглэмд орлоо штэ. Үрлээ. Орооч. За. Тийшээсөө чихрээд.
Өнөөдрийн жижиг Чи яаж галзуурч байгаа чинь энэ? Гогша би яагаад ч вштэй. Дэлгэрэл магнитон өгөөч гэд байсан тэг. Маа. Босч. Багшаа. Энэ надтай адилхан байгаа үз. Би өдий жил багшлахтаа ер нь ийм хүүхд үзээгүй. Энэ нөхөр бол ангийн сандлыг эвдчихэд тэрнийгээ дугуйтай болгож байсан ч удаагүй. Танай ангийн дарагч нь хэн блэ? Би. Танай ангийнхан чинь ер нь юу гэж болоод байгаа юм бэ? Дэлгэр. Чи ер нь яагаад өмүүлээд байдгийг? Сандлыг уг нь би аавдал зориулж хийсэн. Тэгэд намхан болчихлоор нь ангидаа аваад ирчихсэн. Харин арга ясыг бол би зүгээр л Аав чинь хаана ажилтгийг? аав ажилгүй группт байдаг. За яах вэ? Арга ясны тухай асуудлыг би сая ойлголоо. Та нар хичээлийг сонирхолтой болгох гэсэн биз дээ? Гэхдээ бага ангийн хөөгчийг сахилга гуйдах үе биш. Чи том хүн шүү дээ. Би танай амьдралыг сайн мэднэ. Уг нь чи сургуулийн айлгтайхан шиг төгсөөд муу эцгийгээ өргөвөл зүгээрсэн дээ. Гэхдээ чи сайн бодолдоо дэлгэр минь. Би ангийнхаа хэдэн хүүхдийн аж амьдрал зан арын шиг арай чийлүү мэдээ шүү. Ер нь ч захирлаа хүүхдүүдийг дүр гаргачих. Тэгье л да. За хүүхдүүд. Та нар гараад хүлээж. Ер нь ингээд Сэлмэг багш хүүхдүүдтэй. Тухайлбал дэлгэртээ буруу ярьлаа гэж би бодож байна. Өөрийнх нь хичээлийг бүдүүлгээр өмүүлж, сурагчийн дүрмийг зөрчиж байхад тэрнтэй зарчмын үүднээс хатуу ярихын оронд харин өөгшүүлсэн маягийн ярьж байдаг чинь буруу шүү дээ. Тэр нөхөр бас дахиад хичээл өмүүлж таарна. Цаашаа яаж ч мэд. Ер нь энэ дэлгэр бол дугай царайлж хаад элдв долоо юм үргэлж сэдэж өмөж явдаг хүн. Адглаад ангид шин юм хийгэж ажил зохиоход цааргалж нөхтөөс дандаа зөрдөг. Бид сурлагын өөдөн татъя гэж үрлээд хүртэл даалгаж өглөө. Тэгэхэд хагас жилээр аваа суралцсан сайн гарсан мөртлөө одоо бүр шалдард. Ийм хүнийг өөгшүүлж болохгүй хаа. Манай ангийг хоош нь татаж дөнгөд байгаа нөхөр. Жигмэд багшаа. Та зарим хүүхдийг хит өргөөд заримын огт анхаарахгүй байх шиг надад санагддгийг. Танай ангийнхаа ер нь зүгээр л дээ. Гэхдээ дэлгэрийн хувьд зан арын шингийн сайн судлаад ажиллах юм бол засрахгүй хүүхэд биш шүү. Нэг сонирхсан юм заавал хийхийг бодно. Би тэрнийг өөгшүүлж байгаа юм бишээ. Өнчи өрөөсөн хүүхдэд ийм хатуугаар ер тус болохгүй. Харин дэлгэрийг ойлгож сэтгэл рүү хандаж ярмаар байгаа юм. Мэдхгүй юм да. За яах. Би хоцрогдсон байж болно. Гэхдээ надад хэдэн оомс илүү элэснийх туршлагаас бид багш. За маргаана зогсоё. Жигмэд багштай ангийн багшийн хувьд хүүхдүүдтэй сайн ярил л да. За. Одоо тэгж чүмүүлжүүлнэ, ингэж ч болгоно гэж ярьж байдаг цаг нь биш шүү дээ. Сургууль төгсөх хаяанд ирлээ. Би маргааш танай ангийн хүүхдүүдтэй нэг уулзъя. Болно биз? Болдгүй. Би явж болох уу?
Тэгдэг. Та дэлгэрийг нааш нэг оруулчихаач. За дэлгэр. Суу. Уучлаарай өгш. Суул та. За, та гарч байж болно. Баярлалаа. Хавч. Дэлгэрээ. Чи яагаад гिचээс гараа явчих вэ? Чамаа гарцаа өн багш чиний зохион бичлэгийг ураа хийчих шиг болсон. Чи яагаад вэ? Яасан бэ? Чил оруулсан гарч өвдөд байгаа мó? Маа энийг өмсчих. Аав чинь би сайн биз дээ. Хүрлээ. Чи надад хайртай гэсэн баха. Гүй би тэр үед бүх хүүхдүүд зүгөөлдөө хэлчихсэн шүү дээ. Намайг уучлаарай. Би өөр хүн сэтгэлтэй. Уучлаарай. Би чамд хайртай гэдэг үгийг тоглоомор хэлдэг юм гэж юу?
Өрлөө. Минийхөө хоолоо идэж. Хоол чи хөрчлөө. Минийхөө гараа угаасан уу? Минийхөө хоол. Алуу минийхөө. Хадгаа. Цэвэргийн загараарай. 21 23 дугаар байрны цэвэргийн загараарай. Минийхөө хоолоо идээд гараач тээ. Алуу чи минь гардаг юм уу да? Тэг ёо тэг. Өрлөө. Минийхөө хоолоо ичээд хичээлээ давтаараа аав нь гараа да. Анхаараарай. Хагас шуудаа шороо даахгүй хөгсөд хөгсүүдээ гаргачаад өөрсдөө амарч байгаа хүмүүс бодоорой. 20 дугаар байрны балбар гэдэг нөхөр бүртгүүлчгээд эртээ орчихсон байна шүү. Цэвэрлэн зөвхөн 16 наснаас дээш насны хүмүүс гарна. Бай хүүхэд чи босооч. Аль байрнаас ирсэн? Хэдэн номер бай? Хөөе нөхөр наад орч нь юугаа харахгүй байна уу? Тэр зүлгэн дээгүүр хэвнэг хишээд явчлаа. Согтуу юм уу да? Тэр харж байгааг инэ. Ширүү итгээд байх нь. Хулиган тариалчаад чам шиг юмнуудаас болж зүлгний хайс биш малын хашаа барьж байна. Жилийн жилд өдөөдийг хүчрэнг зарж зүлэг бот суулгаж байна. Тэгэхэд чи ингээд таачны өөрөө аль байрны хөлөө? гээ 20 дугаар байрны балбар гээд та сая зарлаад байв да. Би гэртээ орж нэг аяга юм ууж хадгараад ирлээ. За Ох, бэн чод юу вэ хөөе? Юу гинэ? Чи ямар бадан юм бажаар юм бичиж удамж талбай удралж байдаг байна. Ёстой үзүү сурталгүй юм. Шалдахгүй юм. Яачихгүй даа. Тэр Тэний хүчиндээ төглөө. Ихээ тэний хүчиндээ төглөө. Халтра чамаа нэгдүгээр ангид ороход нараа юу гэж асуусан гэлээ? Чамаа яагаад халтар гэдэг болсон юм бэ? Нүрээ огоохгүй болохоор ч нэг гэж асууж ийсэн. Ахтаа монтаж зэрэг гарч. Ямар гоё яа. Амарч урдаасаа хөргө харагч байгаа үстэй. Маргаашаас эхлээд зурагч форма өмсөхгүй гэж бодохоор нэг л уйлмаар байна. Аргагүй шүү дээ. Нэгдүгээр ангид байхдаа өглөө явахад амар гээд өмсөд унтдаг байсан гэж. За ингээд ханцсан зүгрүүгөө нисгэхтэй боллоо. Сурагч гэдэг нэрийн дор хүн бүрээс үгдүүлж яншиусаар бүр залхаж гүйцлээ. Зогш. Чиний нөгөө чулуу хөгжим чи яасан?
Баяра. Чи над хайртай тийм ээ? Хоёулаа ста сайхан амьдрна. Хамт ажиллаа яваад л орой тарахтаа кино юм жүжиг заавал үзэн шүү заяа. Тэгээд амралтаараа аавын нөгөө махтаад идэг говийн дархан газараар явж амарна. Тэгээд хөөх хоёртой болно. Анхныхаа хүүхдийг эрэгтэй ч эмэгтэй ч би энэштэй залбоол гэж нэргэнэ. Тэхүү. Гүчи чи юу яриад байна? Одоо юм ярих цаг нь биш. Ойлгож байна уу? Сургууль соёлчгүй байж суух гэрлийн тухай яриач хэрэг алга. Дараа яа. Гүй. Би яг одоо л ярмаар байна. Яагадгүй л би хүүхдтэй болмоор байна. Юу хүүхэд? Чи нарай солиороо гүйдтэй. Ганц удаа ортуснаа чи юу гэж бодоод байгаа? Чи наад өгөө тэр дэлгэртэй л хэл. Чамайг сүүдэр шиг дагаал байд юм багчлаа. Би бол өөр хүн шүү. Өөр хүн. Чи ч яста өөр хүн юм да. Дэлгэр. Чи бас энд байсан юм уу? Үрлээ та ирч гисэн. Зүгээргүй байсан биз дээ. Юу дуугаж зогсоод байгаа юм бэ? Дуурайд өгөөч. Чи одоо нэг ингэж оромцлохгүй шүү. Чи Юусан бэ? Яасан бэ? Та нар чи яаж байгаа юм? Хэн? Таван тэр дэлгэр. Тэр үү? Манай хүүгийн сурлаганд л атаархаж явсных. Ер нь ямар шалтгаангүйгээр хүн зодно гэдэг чинь гэмт хэрэг. Тийм биз дээ. Хуулинд бий шүү. Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийн Ад бүрч тодорхой заасан байгаа. Хэрвээ энэ талаар сургуулийн захиргаа тодорхой арга хэмжээ авч учрыг нь олж өгөхгүй юм бол би цаашаагаан ярих болно шүү гэдгийг та бүхэнд хэлж хэл. Би зүгээр зодсон гэж сая дэлгэрийн өөрийнх нь ярихыг сонсоо үст. Зүгээр байсан хүүхдийг зодноо гэдэг чинь юу гэсэн үг? Зүгээр байсан шүү. Тэгээд одоо Баярагийн би яаж вэ? Тааруу. Таригтлагаа хөдөлсөн бол л та. Мэдрэлийн согогтой болчих үедээ л гэж айж байна. Ганц юм шүт. Ёстой. Хайрын ч хамт бол.
Харин ч ангийн нэрсүр. Ийм л нөхөр бидний дундаас төрлөө. Ангийнхаа нэрсүрийг бодож дуугүй явснаас л ийм боллоо. Зүгээр 8 дугаар анги төгсөлт нь шууд Темст явуулчихдаг байсан. Би эднийг 8 дугаар анги төгссөн болохоор уг нь сайн мэднэ. Гайгүй л хөөгтөд байсан. 8 дугаар анги төгсөлт нь жигмэд огш Темст явуулдаг байж гэж ярьж байна. Энд чинь юу гэсэн үг вэ? Сахилга хотын доголдолтой тааруу сурлагатай бол ажилчин малчны игнэр өгсөн үг үү? Муу хөөгтөд гэж ерөөсөө байдгүй. Бид нэр яаж хүмүүжүүлэн тийм л хөөгт болно. Би тэгээд муу хүмүүжүүлсэн болж байна. Мэдхгүй л дээ. Бид нэр цөмөрөө л хүмүүжүүлэх үүрэгтэй байх. Ангидаас магшаан хувьд бодсноо хэлэхэд бид удахгүй сургуулиа төгсгөөд үйлдвэрт оч ажиллахаар саналаа өгсөн гэдгийг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Нас биеинд хүрч яваа ийм хүүхдүүдийг өдөр бүрий цагдаад байх цаашаа юм. Магадгүй зарим багш нар тэр бага ангийн хүүхдүүдтэй адилхан үзэж байж болох л доо. Миний санал бол яхад бид 39 үлээ байсан. Одоо 38 бол сургуулиа төгсөх болж. Харин тэр шүүхмүүхийн асуудал бол хохирогчийн л мэдэх хэрэг байна. Ер нь дэлгэр шиг ийм бие бялдар сайтай хүүхэд хаан ч гэсэн ажил хийгээд эцгээ өргөд байж чадна гэж би бодож байгаа. Жигмэд өгч та энэ хүүхдийг хүмүүжүүлж өдөрчихын тулд ингэхэд ер нь ямар ажил зохиосон юм бэ? Тэгэхээр би одоо дамбугаан юу ярихыг сонсох зүйтэй гэж бодож байна. Дамбугай, та яаж ийн? Та сууж байгаад яриач. Хөөш, та чинь босч болохгүй шүү дээ. Зүгээр хүм, зүгээр. Хүү бид хоёрын төлөө санаа тавьж байгаа та бүгдийг хүндэтгэж босож ярмаар байна. Самбуугаан зориг төвчээрийг гайхаж байна. Хүүгэн зодуулсан хүнийг ч би ойлгож л байна л да. Би ч гэсэн ингэхэл байсан баг. Гэхдээ би хүүгэн зүгээр нэг зугаа гаргах гээд хүн зодч хүнчгэж бодохгүй байна. Дэлгэр энэ болсон явдлынхаа тухай надад загцх басна ярьсан. Та нарт энэ тухайгаан яагаад яриаггүй юм бол гэдэгт л би гайхаж байна. Миний бодлоор бол та нарт л эхлээд ярмаар юм. Би ч өөр хүүхдээ ойлгохгүй юм байна л доо. Би хүүгээ мөрсөндөө ингэж ярьж байгаа юм биш шүү. Нас үеинд хүрчвэ 2 хүү байж. 2 өөр орчинд өссөн. 2 өөр санаа зоригтой. Гэтэл хоёулаа нэг охин сайн болж. Нөгөө охин хэн нэгэнд нь илүү сэтгэл татагдаад янз бүрийн юм болсон юм дгүй та. Юун охин? Жигмэд өгш. Та энийг юу гэж ойлгож байна? Дамбуга та нэр ярьж байна. Өдөө болтол худлаа хэлж үзээгүй юм. Хүүгээ ч гэсэн худлаа хэлээгүй гэж бодож байна. Шийтгэж ч болно. Яаж ч болно л доо. Гэвч энэ бол хүний хувь заяатай холбоотой асуудал. За би явъя. Ер нь баяраа бол өөрөө ширээн дээрээ сунаад бэлтчихсэн юм байл л шүү дээ. Энд ч одоо юу болж байна? Би нэг л ойлгохгүй байна. Зарим нь юугийн гэмтэрийг өдүүлсэн этгээдийг зэмлэн хэлэлцэхний битгий хэл харин ч бүр магтан сайшаах янзтай.
Дам бол шудрах. Нэртэй ажилчны хувьд төрсөн үнхээ хэргийг ойлгоод өмөрч чадахгүй. Энэ хүнд хэцүү байгаа гэдгийг би сайн мэдж байна. Гэвч ийм хэргийг даамжруулж болохгүй гэдгийг та бүхэн ойлгож байгаа бах. Юунд авсан? Явш. Зайх. Хууль тунгаад өгөх байлгүй. Тэмээ тийм дарга. Орох уу? Ороо. Билэн. Тэ. Нэг үлэг тэр чигээрээ гутлын үйлдвэрт очино. Бүгдийг ярээ тохирчихсон. Үйлдвэрийн захиргаа орон тооны асуудлыг шийдэх гэж байгаа. 39. Биш 38. Нэг хүүхэд шалтгаантай байгаа. Энэ тухай танд дараа яриад шийдсэн хойно тодорхой хэлье. Тийм. За, тэгье. Баяртай. Сайн байна уу? Сайн байна уу? За, самбуугүй. Та юу гэж бодож байна? Ийм чирэг болох гэж. Нэг юм уу годгонсон охин манайхаар гүгээд байдаг байсан. Баяраач яах үгүйгээд л зүтгээд байгаа. Харин би тэр охины үгийг үнэмшиж байна. Өчигдөр тантай уцаар ярихдаа ёстой нэг дэлбэрэх шахаж байла. Та биш. Би л дэлбэрэх болоод байна. Баяраа дэлгэр хоёрын зодооны асуудлыг яах вэ? Сая боловсролын яамнаас ярьж байна. Манай сургуулийн тухай сонин хэвлэлд нийтлэж радиогоор ярих гээд байдаг. Гэтэл бид ийм бодлоонтаа сууж байдаг. Стаст. Захирал багшаа. Алил талаа бодоод хүүгийн хөргөдөг шүүхээс аваад ирлээ. Энэ байна. Юк. Таны дэргэд ороо хайчих. Ингээд л гүцээ. Юу ч болоогүй юм гэж бодож. Гүцлээ гинэ.
Одоо л бүх юм эхлэндэ. Бид ч яах вэ? Ингээд өөрсдөө хураад өнгөрлөө гэж бодъё. Гэтэл хүүхдүүд маань ямар хуу янзаар амьдралын их замын урсгалаар хөл тавьж байна те. Энэ дэлгэрийн сургуулиас гаргаж өгөөч гэсэн өргөдөл. Энэ залуу иргэн ягаад юм бичих болов? Та ойлгож байна уу? Энэ баярагаас болсон. Угтаан бол танаас болж ийм хэрэг үүслээ гэсэн үг. Та хүүхдийн хүмүүжлийн талаар их юм ярьдаг хүн. Гэтэл одоо юу болж байгааг нүдэрээ үзлээ шүү дээ. Эдний сэтгэл зүрхний асуудал ямар цагдaltaй шүү дээ. Үгүй. Би цагдах тухай ярих гээгүй. Хүүхдийн сэтгэл санааг цэвэр ариун байх хүмүүжил олоход нь туслах хэрэгтэй юм шүү дээ. Сухам Линский ингэж хэлсэн юм. Хүүхэд бүр математикч болох албагүй. Харин ирээдүйд эцэг их болох ёстой гэдгийг мартаж болохгүй гэж. Мэргэн үг шүү. Энийг л бид тун сайн анхаарах ёстой юм да. Сухам Линский гэдэг чинь кино жүжигч юм билүү? За хүүхдүүд минь. Өнөөдөр бидэнд маш баясгалантай үйл явдал тохиолдож байна. Учир юу вэ гэвэл бүх насаараа барьсан энэ багжаан залуу адилчин хүүхдүүд та нартаа хүлээлгэн өгөх гэж байна. Сайн гангаар хийгдсэн энэ багж маань миний гараар илэгдээгүй юм. Харин залуу адилчин хүү чиний гараар илэгдэж музейд тавигдах болтугай. Баярлалаа. Биднийг санаад л удахгүй эргээд ирэндээ. Захирлагч чамааг ингээд их гайхаж байсан шүү. Сургуулаа төгсөөд үйлдвэрт ажиллана гэж чи л өөрөө их санал гаргаа үсттэй. Тэр яг вэ туяах уу? Найз нар минь би та нарыг очиход цасан цагаан хөлөг онгоцон цуулгаад үлгэрийн юм шиг хачин сайхан газараар явуулна. Ямар вдэ? Миний бодсон юм нэг л болж ихгүй байна. Би сургуульдаа чулуу хөгжим хийж өгнө гэж амлацгаад бас л чадсангүй. Харин энэ хилийг би өөрөө олж засаж авсан юм. Энийг та нартаа дурсгачих.
Сайн байна уу та? Сайн байна уу хөөмн? Охин минь орооч. Хүүхдүүд ирчихэд байна. Орж цаав. Цаа дэлгэртэн сайн хэлж өгөөрэй охин. Сургуулийн төгсвөл аштай юу? Хөвсгөл явна гэдэл байх. Угж миний нутгал да. Нэг охинд сайн болчихсон юм уу та? Тэрнийхээ нэрийг ч хэлэхгүй юу? Хүүхдүүд нь та нар хоорондоо ихтэй найзтай байвал хичнээн сайхан байх хэвдэ. Нэг насаар л хамт амьдрах юм чи. Охин минь орохгүй ягаа. Сайн байна уу? Юу зарласан да? Урал хаан чатда. Хүүгээ эзгүйд гэрээ мухар туйдаад байх юм. Модны энэ үндсүүд чинь сайн ажиглаж харуул янз бүрийн амтны дүрстэй байдаг юм шүү дээ. Тэгээ жаахан засчихлаар л энэ. Бодулсан шүү шиг. Хөвсгөлийн нэг домогт гардаг хүн шуутай төстэй байгаа үз. Дэлгэр захиарч. Оо юу сайн. Алло. Энэ сонингууд нь. За их сайн байна. Их баярлалаа охин. Зүгээр. За баяртай дамгаа. Баяртай. За сая бомнийхөө. Сайн явлаа. Өнөөдөр бүр овоо шүү. За. Харин та ярихгүй яагаад? Энд дэндүү чихтэй байна. Яг вэ хүмүүнийх. Миний хүний зэрэгт хурч аятайхан ажил сайн өгтөө бол бид ч муугүй хилэмдэрч байна. Гэвч аавд нь насныхаа эцэс дасдадсан үйлдвэрийн бараг нэг хармаар бодогд. Юу н боцвол яс. Аамен. Энд чинь таны төрсөн нот гэж үү? Тийм ээ. Гэвч аав энэ хүн болсон газар бол аж үйлдвэрийн комбинат юу дээ. Чамайг ажаад байхад ангийнхаа хүүхдүүдийг нэг өгүүлээд байдаг юм болов уу гэж бодох юм. За явъя та. Би ер нь хот орж ангийнхантайгаа нэг уулздаг юм уу гэж бодоод өнөөдөр даргад хэлсэн чинь одоохондоо амжихгүй нуур хөлтөд ажил босоод ирэхээр болно гэж. Миний хөөрөө л мэд. Өнөө орой сургуулийн чинь хоцорчихгүй үстэй. Оо аав нь мартаж хаж энэ шуудан зөөгч охин нэг захаа авторч өгсөн. Энэ бай. Оо манай ангийнхнаас ирж.
За тэгээд юу гэж биччих вэ? Сайн хүүхдүүд дээ. Сайн байна уу, Дэлгэрээ? Эрхэм найзын ажил амьдрал сайн биз дээ. Манай ангийнхан үйлдвэртэй ажиллаад л сайхан л байна. Саяхан үйлдвэр дээр манай захирал багш нар ирж бидний ажил байдалтай танилцсан. Ямар сайхан байсан гэж санана. Захирал чамайг сургалаад буцаж ирээч гэж хэлүүлж байна лээ. Чи багш нартай захиа бичлээ. Багш нар маань чиний төлөө одоо хүртэл санаа зовцоож байгааг бодоорой. Гүжүү зан чинь хөтлөөдөл чи хүсгэж явсан шүү. Би чамайг ирээсээ бидэнтэйгээ хамт ажилласаа гэж бас л хүсэж захиаг бичлээ. Би чамайг цэгтэй ажиллаж байгаа гэж бүртгээд ажлыг чинь хувааж хийж байгаа шүү. Төлөвлөгөө чинь дандаа давж биелдэг гэдэл бодолтой. Чамд ангийн нөхөд биднийхээ санал бодлыг хүндэтгэн ойлгох ухаан бий гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ захааны төгсгөлд манай ангийнхан баяраагаас бусдсан гарын үсгээ зурлаа. Баяраа сургуульд орно гэд өнгөрсөн цон ажлаас гарсан. Сургуулийн сонсвол ховдод багшийн дэдэд шалгалт өгөөд тэнцээг өгсөн. Ер нь тийм хүн яаж багш болох вэ? Үрлээ диспетчерийн албанд ажиллаж байгаад амралтаа авсан. Найз минь чи битгий гайхаж гомдоорой. Үрлээ минь удахгүй маамуулах гэж байгаа шүү дээ. Баярагийн хүүхдгэн үрлээ түнд хилээгүй өдий хүрчээ. Тийм хүний үнэргүй амьтанд хилээд ч хэрэггүй биз. Гэтэл бас үрлээгийн аав нас бараад тусгүй юм болсон. Хөөрхий үрлээ маань ийм байгаа болохоор бид байн гоч тусалцгаад гин. За ингээд би чамайг тэсэн ядан хүлээж байна. Хизээ ирэхэд тодорхой бичээрэй. Бид онгоцны буудлын дээр гуйлын өгчмөдөө тосч байна шүү. Баяртай. Ангийнхан чинь. Хизээ юм өгөн байсан бэ? Би л өвлийн өгөн болдог байж. Тэр хорчишоод байж байгаа гэж. Даашаа яах вэ ажнаа? Сахны цаваа аваад. Альвэ, та нар жаа чимэг байгаа чи. Ямар хөлгөө ингээд өгөн болчихдог байжээ. Хүш. Тэр хин бэ? Хараач. Дэлгэрүүд. Хано. Дэлгэр тийм биш тий. Дэлгэр нааша. Аяас бэлэг дэлгэрхүү. Өвгөн аваасаа ирж бэлгээ аваарай. Одоохоо. За хурдан наашаа ороод ир. Тэнийг юм уу да? Ингээд идэхгүй юу? Одоо би. За хад уу. Харлахгүй юм баа. Хадонзна чарин зэтэй. Ахны хашиг гэмзэгэн хадаа Инкри юм баа Харун дор чарын зэтэй Бидидэ